Шалтгааны утгатай нийгмэл өгүүлбэр бүтэх жишээг дурдъя. Яагаад хамхуул үндэснээсээ ховхордог вэ гэсэн учир шалтгааныг нь асуусан асуултанд дараах маягаар хариулж болно. Үрэн сайн учраас ургаж, үндэс нь муу учраас ховхорлоо. Учраас гэдэг шалтгааны утгатай холбох үгийг ашигласан байна. Үрэн сайн бол ургаж, үндэс нь муу бол ховхорно. Боол гэдэг шалтгааны утгатай холбох үгийг бас ашигласан байна. Үрэн сайн байвал ургаж, үндэс нь муу байвал ховхорно. Байх гэдэг үйл үгэнд вал гэдэг шалтгааны утгатай бүтээврийг залгаж, шалтгааны утгатай нийгмэл өгүүлбэр бүтээсэн. Үүнээс гадна үрийн сайнаас ургаж, үндэсний муугаас ховхорлоо. Аас гэдэг шалтгааны утгатай бүтээврийг ашиглаж нийгмэл өгүүлбэр бүтээж болох юм байна.